одоо хамтдаа бүртгэсэн хэрэглэгчээ дуудаад за хамаарал бүхий этгээд гэдэг хэсгээр хэрхэн Excel-ээр мэдээ нийлүүлэх талаар харцгаая. За хамаарал бүхий этгээд гэдэг нь холбогдох иргэд гэдэг хэсгээр бүртгэсэн байгаа. За регистрийн дугаар за хамгийн эхлээд зээлийн гэрээний дугаар. Зээлийн гэрээний дугаараа энэ зээл хэсэг рүүгээ ороод энэ дээр бүртгэсэн зээлийн гэрээний дугаараа хуулж тавина. За нэр, эцгийн нэр, ургийн овгоо зохиож чээд гадаад иргэн хэсэг дээр Монгол иргэнээ сонгоод улсын бүртгэлийн дугаараа сонгоод за регистрийн дугаар гэдэг нь одоо яг холбогдох иргэнийхээ регистрийг бичээд за холбогдож байгаа хэлбэр хавсралт 3-аас хараад биччихнэ. Тухайн банк санхүүгийн байгууллагад санхүүгийн үүрэг хүлээсэн хэсэг гэдэг дээр үгүй гэж сонгочихъя. За энэ дээр одоо шинэ нэмэх гэж байгаа учраас нэмэх гэж бөглөчнө. За өмнөх файл дээр ажиллаж байгаа учраас энэ зээлийг шинээр нэмэхгүй учраас засах гэдэг төлөв рүү оруулаад за зээл төлөх графика бас засах гэдэг төлөв рүү оруулаад за иргэнийгээ бас засах төлөвтэй болгоод өмнө нь засах болгоцсон байгаа. За ингээ хадгалаад мэдээгээ нийлүүлж үзье. Файл оруулах. Үргэлжлүүлэх дараад за хадгалах. За алдаа зааж гин. За иргэний бүртгэлийн дугаар 12 оронтой байна гэж. За энэ алдааны кодоор нь бас хайж болно. За энэ 12 оронтой байна гэд гарч иж байна те. За тэгэхээр энэ дээрээ холбогдох иргэд рүүгээ ороод иргэний бүртгэлийн дугаараа за ингээд зохиогоод хийчихье. За ингээ амжилттай мэдээгээ нийлүүллээ.